14 мега төслийн нэг бол энэ гангийн үйлдвэрийн зохицол. Тэгэхээр засгийн газар бол өнгөрсөн хугацаанд 3 төслийг одоо гацаанаас гаргаж урагшлуулсан. За Эрдэнэс Монгол нийлэл дээр бол энэ 14 төслийн 7 төсөл бол хамаарагдаж байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмэн хүртэх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. За одоо гангийнхаа дотоод хэрэгцээг хангах, цаашлаад одоо экспортлох энэ зорилтын хүрээнд бол энэ гангийн үйлдвэрийн цогцлборыг дархан төвлөрийн үйлдвэрийг түшиглэж байгуулъя гэдэг засгийн газрын шийдвэр гарсан. Монгол улс өнөөдөр гангийн ийм одоо үйлдвэртэй. Тэгсэн хэрнээ бид нар жилдээ 860 орчим сая долларыг импортоор ган бүтээгдэхүүн авч байгаа. Бид нар төмрийн хөдөр нь байна, баяжуулчихж байна. Тэгэхээр одоо биднэрт юу хэрэгтэй гэхээр бид нар энийг дараагийн боловсролтод оруулаад энэ гангийнхаа үйлдвэрт оруулаад гам бүтээгдэхүүний суур бэлтцийг хийгээд өгөх юм бүрэн боломжтой болсон. Тэгэхээр Монгол улсын хувьд бол хөдрөө олборлоод хямд үнэтэй борлуулад тэгээд буцаагаад ган хийж төмөр гам бүтээгдэхүүн их өндөр үнэтэй худалдаж авч байгаа нь өөрөө маш том сул тал байгаа. Тийм учраас бид нар бол одоо Эрдэнэс Монгол нийтлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд дарханы энэ хонгор суманд одоо гам боловсруулах үйлдвэрийн зохицолборыг үйлдвэр технологийн паркийн загвараар байгуулна. За Монгол улсын хэрэгцээ бол 2030 он гэхэд 1 сая тонн ган бүтээгдэхүүн хэрэглэх сөөлөлттэй байгаа учраас бид нар 1 сая тонны зохицолбор үйлдвэрлэх ийм одоо төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм. За үүнтэй холбогдуулаад бол хэд хэдэн шийдвэрлэх асуудал байгаа учраас өнөөдөр газар дээр нь ажиллаж байна. Тэгэхээр ер нь үйлдвэр технологийн парк байгуулж байгаагийн зорилго бол юу вэ гэхээр төрийн зүгээс бол дэд бүтцээр хангах, түүхий дээр хангах, гол санхүүжилтийг бол хувийн хвшил хийх. Ингээд одоо төр хувийн хвшлийн түншлэлээр энэ одоо үйлдвэр технологийн паркуудаа байгуулах, энэ зохицолборуудыг барьж байгуулах ажил хийгдвэл менежментийн хувьд зөв явна. Цаашлаад бол эдийн засгийг төрөлжүүлэхэд өдөө нэмрээ оруулна. Гангийн үйлдвэрийн зохицолбор бол барьж байгуулснараа бол бид нэр дотоодын хэрэгцээг хангахаас гадна бол экспорт болж бүрдэж байгаа. Дээрээс нь ажлын байр, за мөн баялагын сангийн орлогыг одоо багадаа 250 тэрбум жилд нэмэгдүүлэх юм болцоо бол зөвхөн гангийн үйлдвэрийн зохицолоос харагдаж байгаа.